соноо сонсогчдоо яг одоо та давтагдчихгүй подкастыг сонсож байна. Манай подкастыг сонссноор давтагдчихгүй сэдвээр давтагдчихгүй зочидтой оролцогчдын маань давтагдчихгүй үзэл санааны талаар сонсох болно. Ингээд багч олов мэдлэг мэдээлэл өгөх зорилготой мөн түнчлэн өөрийн давтагдчихгүй зан чанар юу вэ гэдгийг тунгаан бодох цагийг өгөх зорилготой хэвдэж буй манай подкаст нь тавтай байна. Энэ удаагийн дугаараар давтагдчихгүй сэдв, зочин, үзэл санааны юун дээр нь төвлөрч ярилцсан гэж бодож байна. Хамтдаа сонсцгоё. Сайн мэцгаанаа сонсогчдоо ингээд манай давтагдчихгүй подкастын маань 15 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэр манай подкаст маань болохоор сая 1 сарын хугацаанд завсарласан байгаа. Одоо яг 1 сарын хугацаанд завсарлаа. Та бүхэндээ бас тодорхой хэдэн мэдээлэлтэйгээр эргэж ирээд байна. За тэгэхээр юуны түрүүнд бол манай подкаст маань SoundCloud, Castbox болон YouTube дээр тавигддаг байсан бол нэмээд M дээр нэмэх нь буюу M+ гэдэг аппликейшн дээр бас тавигддаг болсон байгаа. Тэгэхээр хэрвээ та бүхэн маань утаснасаа хайх юм бол M дээр нэмэх нь гэж хайх юм бол гарч ирнэ. Компьютераасаа хайх юм бол M дээр нэмэх нь Mongolia гэж хайх юм бол гарч ирэхээр байгаа шүү. За тэгээд тийшээ ороод давтагдчихгүй подкаст гэж бичээд хайх юм бол гарч ирэхээр байгаа. Нэмээд хэлэхэд 2 сарын өмнө бас Facebook пэйж нээсэн байгаа давтагдчихгүй гэд кириллээр чих юм бол бас хайвал гарч ирнэ. Тэгээд та бүхэн маань бас бидрийг дагаарай гэж хэлмээр байна. Дараагийн бас нэгэн мэдээлэл маань болохоор бидний подкаст маань сард 3 удаа цацагддаг байсан бол бас хөтлөгч Чонгорцол миний би энэ сүүлийн үед хичээл жоохон ажил ихтэй байгаа учраас сард 2 удаа цацахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр сар болгоны 7, 17, 27-нд биш сар болгоны 10, 25-нд цацагдахаар болсон байгаа шүү. За мөн M дээр нэмэх нь аппликейшнаар дамжуулан сонсож байгаа сонсогчдод тусгайлан бас мэдлэгээ дэвшүүлье. За ингээд хэдүүлээ подкастаа эхэлцгээе. Өнөөдрийн дугаартаа бид нар фитнес, йог, гэрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч Наги огшиг орж оролцуулсан байгаа. За тэгээд би бас маш товчхон танилцуулсан учраас Наги огш маань өөрийгөө бас танилцуулаач гэж хүсмээр байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За сонсож байгаа сонсогч нарт нь бас өнөөдрийн мэндийг хүргэе. За Наги огш маань болохоор 33 дугаар сургуулийн йогийн багшаар ажилладаг байгаа тийм? Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн фитнесийн багш ажиллаж байгаа. За би өмнө болохоор Наги агштайгаа анх нөө Rapid Fitness явдаг байхдаа танилцж ирсэн. Яг миний яг йогийн багш бас байсан. Тэгээд тухайд айгүй олон зүйл суралцаа. Тэгээд анх удаа бас тэр үед йогоор хичээлж үзчихсэн. Бас их гоё байсан. Тэгэхээр ер нь анх хизээ йог фитнесээр хичээлж эхэлсэн бэ? За би дунд хүүхдээ гаргаад 13 онд ерөнхийдөө миний нуруу бүр айгүй хөвцсөн. Суудлын нөгөө мэдрэл мэн дарагдаад нөгөө дискний бүлтрэл гэдэг юм маань суудлын мэдрэлээ дараа тэгээ ерөнхийдөө айгүйх нуруу өвддөг. Нөгөө нуруу мэн доошлоод бүр хөл рүүгээ ороод хазганцсан тийм хүн байжсэн. Тэгээ тэрийг эмчэд үзүүлээд за чи ер нь наа чин дасгал хөдөлгөөн хийж ижил гайгүй болно доо гэд. Тэгээ анх би йогоор хичээлжсэн 2013 онд. Тэдийн доор нэг фитнес йог байдаг гэсэн юм а тэнцээ анх нэг 2 сар явж ирсэн. Тэгээ гайгүй олчингууд нь хайцээ. Тэгээд 2015 онд энэ Rapid Fitness анх бас үргэлжлүүлж йогд яваад 2 жилийн дараа юм байна. Яваад тэгээд яг жинхэнэ үнэхээр юм багш маань тухайд надад маш их таалагдаад нөгөө йогийг надад бас яг зөв нэг жинхэнэ дуурлуулад мэдрүүлээд за тэгээд нуруу турууны өвчин ерөөсө тухайд бас өстэй нэг ор мөргөө алга болсон. Тэгээд яг тэндээ жинхэнэ дурлж хэлсэндээ явдаа. Миний одоо яг тэр дурлуулсан багш маань мөнх жаргал гэдэг бас мундаг багш байна. Одоос зөндөө олон сайхан шавтай. Нөгөө йогууд чинь айгүй олон төрөл үүд юм бэлээ. Хүмүүс одоо нөгөө бясалгал хийж байгаа юм шиг ч гэдэг юм уу эсвэл дасгал хөдөлгөөн хийж байгаа юм шиг гэдэг юм уу. Таны хувьд яг аль төрлөөр нь хичээлдэг вэ? Тийм. За миний хувьд бол ерөнхийдөө дасгал хөдөлгөөнийх нь тэгээд анх яг нөгөө эрүүлжүүлэх хаатхаа гэд энтгийн уламжлалт йогоор нэг их хвчлэн дасгал хөдөлгөөнөөр ордог байсан. Тэгээд хүмүүсээс дан эрүүлжихээс гадна илүү л жингээ хасын, илүү сайхан галбартай орлыг гэдэг зүйлийг бас их нэгтгэлтэй надаас гэлтгүй ер нь йогийн багш нараас бас нэгтгэл ах. Тэгээд би бас өөрөө бас за ингээд фитнесээс өмнө хичээлжсэн энэ болчин ингэж ажиллавал энэ шиг ингэж ордог гэдэг ерөнхийдөө ганц нэг бас асуултаа мэдчихсэн болохоор одоо яг power яг хослуулсан бас орж байгаа.
тэгэхээр давхараас нөгөө хүмүүс ирүүлжин илүүдэлж ингээ хаасна давхар галбирч явчихдаг байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр power яг, vinyasa яг, hatha яг гэж орж байгаа. Агаар йог гэж бас үүд юм билээ те. Олон төрлийн юм шиг байсан. Таны удаас сонирхож асуухыг хүсэж байгаа юм гэхээр йогоос гадна фитнесээр бас давхар хичээлдэг, бас дээрс нь тэмцээнд орж амжилт үзүүлсэн байгаа. Энэ талаар бас сонирхмоор байна л да. За баярлалаа. Тийм, ер нь бас өмнө нэг фитнесээрээс нэг 2 жил хичээлж ирсэн л да, алдаг оног гэхдээ. Яг тогтмол бүр нэг айхтар тамирчин болъё гэж ерөөсө бодож байгаагүй зүгээр л алдаг оног нөгөө йогийнхаа заал маань фитнес гэдэг гэсэн. Тэгээ фитнесийн төхөөрөмжүүдээр хаяа нэг ганц нэг дасгал хийчихэл явж байдаг гэсэн. Тэгээ бас яг ингээд албаасны йогийн багш болчоод ингээд шавнартай болчоод байж хахад бас ерөнхийдөө яг хүүхэд гаргасан ээжүүд гэхээр л өөрийгөө айгу хайцсан байгаад байх шиг байдаг гэсэн. Тэгэл би 2 хүүхэд гаргацсан юм чи. Би 1 хүүхэд гаргацсан юм чи. Би 3 хүүхэд гаргацсан юм чи. Ийм байл байдгийн энэ гээд ерөнхийдөө өөрийгөө айгу хайцсан санагдаад байдаг гэсэн. Тэгэл би тэр хүмүүс хичнээн хилээд бас нөгөө хүмүүс маань бас ойлгохгүй. Тэгээ өөрөөрөө бас нэг жишээ болж үзүүлдэм билүү гэж бодоод фитнесээр яг сүүлийн нэг 3 сар бүр яа ингээд тамирчны бүтээлээ тамирчны хоолтой идээд тогтмол яг 3 сар тасралтгүй. 3 сар арай хүрээгүй хичээлсэн юм аа. Тэгээл тэмцээнд орсон чинь ашгүй харин тусгай байрын шагнал авсан байгаа. Тий. Миний хувьд бол яг миний өөрийн хувьд бол үнэхээр том амжилт гэж бодож байгаа. Би ерөөсөө миний зорилго бол тэр тайзан дээр гараад энэ шавнартай энэ ээжүүдэд зүгээр сайхан юу гэ урам зориг өгье гэсэн хүслээр орж исэн тэмцээнд бол тэгээд харин хөргөн тусгай барьцлаад цом авсан байгаа. Тэгэхээр таныг бас би яг тухайн үед хараад бас чат чижсэн та бас санаж байгаа бол тий айгуу гоё урам өгсөн. Тэгээ дээрэс нь би бас тантай зүг тэр нөгөө йогоороос фитнесээр зэрэг хичээлдэг байхад айгуу туранхай дээрэс нь хүүхд төрүүлээгүй байсан байхгүй юу. Тэгэнгүүт дараа нь хүүхд төрүүлээд ирэнгүүт эмгчээчүүд жоохон таргалалт үүсдэг. Гэхдээ тодорхой хэмжээнд буцаад турсан ч гэсэн одоо хооллолт байд юм уу амьдралын одоо идэвхтэй хөдөлгөөнгөөс болоод буцаад харгалт юм байлээ. Тэгэхээр яг энэ үйл явцыг би өөрөө давсан байхгүй. Төрсний дараа турсан ирнэ буцаж таргалаад гэх мэтлээ. Тэнгүүд таныг ингээ харангууд амар гоё урам зориг ороод эхэлж байгаа байхгүй. Багш маань тэмцээнд орсон байж тээ гэл аюу гоё санагдчихсэн. Тэгэхээр бас хүмүүстэй нэлээд хүрсэн баха. Тэгээд нэмээд хэлэхэд бас тэр тэмцээнд бэлтгэх явцад ямар байсан бол талаар хүмүүс бас их сонирхож байгаа л та. Ягаад тэгэхээр би бас зүгээр жишээн дээр яг мэдрээд байгаагаа хэлэхэд фитнесээр хичээлдэг байхад манай тэр үед бас фитнесийн багш Анухай гэдэг багш байсан. Айгүй мундаг одоо нөө дэлхийн авраг, Азийн авраг болоод байгаа хүн байгаа. Тэгээ тэр багш нэлээд хатуу, хоолны дэглэм маш хатуу, дээрээс нь дасгал хөдөлгөөнийг би өглөө орой 2 явдаг гэсэн байхгүй юу? Ажил 9 гэж эхлэх байсныг ажлынхаа дарга нартай зохицоод 10 болгоод тэнгууд 6 цагт фитнес дээрээ очдог. Тэгээ тэр нөгөө нэг риптэс гадна би бас хорооллын тэнд явдаг гэсэн байхгүй юу? Тэгээ өглөө 6-д очоод орой ажиллаад харангуутаа рипт рүү явдаг ч илүү ямар ч гэсэн өглөө өдөр оройдоо 2 яваад явдаг байсан байхгүй. Тэгээ багш наваг тэмцээнд оруулна гэж бэлддэг байсан яг үнэндээ. Тэгээд за тийм баг тохойд чи бүрт айгүй шаргуу хийдэг байсан шүү дээ. Тийм би нэрээ эргээд харсан чинь. Тийм тэгэж явж байгаа дараа нь ажлын амир хачаалал дээрэс нь манай нэг яг зааж исэн багш маань гадаад руу тэмцээнд явахаар болоод тэгээд нэг сарын хугацаанд завсардангууд айгуу жоохон муудаа тэгээ тэмцээнэ хаяа зүгээр энгийн фитнесээр хичээлдэг болсон байхгүй юу. Тэгээд яг тэр үеэ эргээд ингээ харангуут яг багш бодогч ин л асар их төвчээрийг давдаг ингээл янз янзын баяр таарна наадмаар хүртэл хуушур итгэхгүй жаах юм уу те. Тэгээд найз нөхдөйгөө уулзахгүй байх гэх мэтлээ өөрийгөө амар ялах боломжууд нэг талаар бас гарч ирдэг байгаа те. Тэгэхээр багш манаас энэ талаараа ярил. Чи яг тэгсэн яг нэг тэр тэмцээнд бэлдэж явах хоёр цагаансаар барьжсэн. Тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө нэг дахианы цээж маах ногоонуудаа савндаа хийчихсэн. Тэрийг нөгөө айлуудаа ямар авч ороод идээдэлтэй байна шайгуу гэсэн. Тэгэл машинд орж ирээд нөгөө хоолоо иддэг. Айлс гарч ирээд машинд орж ирээд нөгөө хоолоо иддэг. Тэгээ айгуу нөгөө настай хүмүүс чинь хэзээ штэ ингээд нэм тэмцээнд орж байгаа гэж байгаа гэхээс ойлгохгүй. Хоолны дэглэмтэйгаа энэ төр гэдэг л ерөөс ойлгохгүй. Тэгээд ч тэр арай гэж ганц нэг бууз идэл зайстай яана гэж өөртөө бүс амар байдаг харамсдаг яана гэдэг чичтэй. Тэг яг нэг нэрээ тэгж таарч ирсэн. Харин тийм. Залуу хүмүүс нь бол яг ойлгоод оо яана тэгснэ ингэснэ гэх яг нөгөө миний тэг салаад өдрийг хийж байгаа л үрдэг тэгжсэн.
Ер нь бол юу юм бэлээ. Одоо ингээд яг гэр бүлтэй одоо над чиг ээж 2 3 хүүхэдтэй ингээд ээжүүд бол яг фитнесийн тэмцээнд оролцсон тамирчин болно гэж бэлдэж байгаа. Хамгийн чухал зүйл нь ерөөсөө ар гэрийн дэмжлэг гэдэг юм өстой маш их чухал санагдсан. Тэгээ тухайн үед манай нөхөр намайг тэмцээнд орё гэсэн чинь нэлээ эсэргүүцсэн л дээ. Яахан би миний ингээ ядрын штэ. Чи өөрөө ингээ ямар ачаалтай ажил хийдэг вэ? Өдрийн 4-5 цагийн йогийн хичээлтэй байж идэг. Хажуугаар нь 2-3 хүүхдээ наа цаана гэдэг. Тэгээд ажил төрлөө хийж идэг. Завгүй байд юм байж чи давхар бэлтгэл нэтэр фитнесийн бэлтгэлээ чи бүр ядрын штэ. Яахан би ингээ айгу эсэргүүцсэн л дээ. Тэгээд би дахиж юм фитнесийн тэмцээнд оролцохгүй би ерөөсөө нэг л удаа ерөөсөө энэ ээжүүдэд шавнартай ерөөсөө ингээд яг шавнараа хурцлж өгье гэж бодоод ерөөсөө нэг ганцхан удаа л бэлтгэв би ямар нэг олон сар бэлтгэв штэ 2-3 сар л бэлтгэл ерөөсөө тэр тайзан дээр гарч загсвал миний ерөөсөө хамгийн том зорилго гэдэг жисэн. Тэгээ яг хань минь ойлгоод тэмцэлтэй ерөөсөө үнэхээр сайн тэмцээ минь. Тэгээд бас манад ихчмэн байдیں۔ Тэгээ ихчмэнаас ингээ өрөвдүүдийг минь хоолонд нэтэр тал дээрээс нэлээ сайхан тасалсан. Тэр ерөөсөө хамгийн чухал юм билээ. Тэгээд яг нөгөө өөр хоолны дэглэмтэй байж байгаа хүүхдүүдийнхаа нөхрийнхөө нөгөө янз бүрийн хоолндыг хийж байгаа. Бас айгүй төвчээр алдагдах гэдэг юм билээ. Ай тэр минь тий нөгөө ихч маань хоолнд нэтэрэ гэсэн нөхөр маань миний нөгөө нэг эрүүл фитнесийн хоолыг бол ерөөсөө таслаагүй. Тий. Хамгийн чухал нь тэр юм билээ. Тэгээд яг чиний нөгөө түрүүний хэлдэг цаг ерөөсөө бэлтгэлийн цаг өдөрт ерөөсөө доотлон 4 цагийн бэлтгэл өглөө оройд хийж тэний нэг 4 цагийн бэлтгэл тэр цагаа заваа ажиллаа зохицуулах тэр ерөөсөө хамгийн чухал юм байлээ. Яг үнэ. Тэгэхээр ард нь маш их нөгөө нэг цаг зав хүч хөдөлмөр явж идэг тий. Тэгээд хүмүүсээс сонсоод одоо сонирхож байгаа гэж бодож байна. За ингээд тэмцээнд орох гээд 2-3 сар бэлтлээ. Тэрний дараа ингээд огцом таргалдаг гэж хүмүүс ярьдаг байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр та бас юу гэж хэлмээр вэ? Дээрээс нь одоо яг энгийн үеийн хооллол ч бас ямар байгаа л. Тийм тэр бүр яалтчгүй огцом таргалдаг. Тэр яагаад гэвэл угаасаа нөгөө нүүрс ус янз бүрийн өөх тос бүх юмыг ерөөсө хасцсан хорцсон байж байдаг. Тэгэнгүүтээ нөгөө нүүрс ус нэтэрээ тэмцээнд дуусан гоо тавиад эхлэнгүүд чи нөгөө хорцсон байсан би юм байна. Үнэхээр бүр айгу хүсчихсэн байж байдаг байхгүй тэр хүүхдээ. Хүссэн байсан юм нөгөөхөө эргээгээд идээд эхлэнгүүд нь шууд ерөөсө өөх болгоод эхэлж идэг. Нэрөө орлоо ерөөсө шууд өөх болж идэг. Тэгээ хүмүүс чинь их өөдгөө штэ нөгөө юм дахиад олдохгүй юм шиг ерөөсө аюу иддэг байхгүй тэрийг. Тэмцээнд дууслаад бялуу. Тэмцээнд дууслаад сникер шоколад бууз нэтэрээ ерөөсө явж идэг байхгүй. Яг нөгөө болохгүй тэр өдөө би бүрс маслаа хартаа талахад би бүрс амар хүсчихсэн байхгүй ерөөсө. Яг тэмцээнд дуусаад нөгөө өглөө маслаа хартаа талахад гэж яг тэрийг бүр идчихсэн айгу балаа. Ингээ үедээ тоодгүй ирнэ. Тэгээ айгу хурдан чинь явсан. Тэгээ би ингэж идэж болохгүй штэ гэдэг мэдчихсэн ирнэл бүр айгу эдмэр санагдаа. Тэгээ ихэд яг нэг 7 хоногийн тэр 6-7 шууд нэмсэн шүү ер нь. Тэгэхээр тэр ерөөсөн хооллолт маш чухал юм лээ. Тэгээд тэр тэмцээний дараах мундаг тамирчид болсон юм. Хоолоо бүр бараг тэмцээний үеийнхаасаа илүү анхаарч анхаард юм билээ. Тэр чинь бүр нэтэр ерөөсөн усаа би чинь 2 хоног хасж байгаа юм. Нөгөө усаа хүртэл тохируулж тавина гэдэг чинь бас аюу асуудалтай байд юм билээ. Тэрийгээ би чинь нөгөө анх мэдхгүй шин тамирчин хамаагүй усмас уу яг багш нар маань хэлж байсан л да. Тэгээ өөрөө тэр зовлон туулаагүй бол мэдхгүй дээ. Хамаагүй усмас уугаад айгүй хавгансан. Зүг. Тэгээд тэр мэн нийлээд ерөнхийдөө 7 хоногийн тэр 6-7 ял нэмсэн. Зүг. Одоо таны яг хооллолч яг энгийн одоо нэг гэр бүлтэйгээ хамтдаа хооллоод явдаг уу? Би ерөнхийдөө юу яаж байгаас цагаан будаага ер нь хорчдгийг. Тэгээд бусад зүйлийг бүгдийг хамаагүй иднэ. Цагаан гурлан бүтээгдэхүүн будаагаа л ерөөсөө асчдаг. Чихэр шоколадаа идчихэж байгаа юу? Бас яг тийм бас хамаагаас идчих байгаа маа. Харин тийм ээ тий. Тийм үдээс өмнө нь бол яг нэг аппетита дарс хийгээл нэг жоохон. Тэгээд угаасаа нэг эдмэр сандхаа болчтой юм билээ. Тэгээ нөгөө хүн чинь гой биетэй байгаад ингээ айгу гоё юм мэдэрчээр бас тэгдэг бах тийм. Жин нэмж болохгүй шүү, гоё байвал гоё шүү гэж бас бодогддог. Тийм тэрийг бас нөгөө ойлгоцсон нөгөө тарган байхын зовлон мэдэрчсэн бол тэр айж байгаа юм чинь ерөөсөө ээжийн бич нь ямар хэцүү байлээ. Тэрийг хасах бүр ямар хэцүү байлээ гэдэг ерөөсөө мэдэрсэн болохоор тий. Тэгээ би чинь өөрөө нөгөө багш
багш олон эмэгтэй хүний өмнө гараад та нар өөрсдөө жингээ ас гэдэг биш нь өөрөө нэг хөвсөй зүүн урд нь суугаад байнаас ямар байх вэ бас нэг хариуцлагатай миний хувьд бол тийм тэгэхээр энэ дээр бас яг нэмээд хэлэхэд би яг өөрийнхөө юм дээр ажиглахаар би нэг ийм төрлөө байхгүй одоо нэг өнөөдөр нэг гоё мэдсэн бол маргааш идэн тэрний дараагийн өдөр идэн тэрний дараагийн өдөр за яах вэ гэж идсээр хагаад нөө огцом тархахгүй байж байгаа нөө баг чи нэмээд идэн штэ. Тэгээд нөө хүн анзаарахгүй байж байгаа л 10 ил нэмснийхаа дараа анзаардаг ч юм уу тиймэрхүү төрлөө юм байхгүй юу. Тэгэхээр ингээ бодоод ахад өдөр өдрийн хоолтой л анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол нэг 7 хоног хоол урчаал 10 хоног хамаагүй идвэл ёстой нэмэргүй мэлээ гэ. Яг зөв. Хүмүүс нөгөө дэглэм барин гэдэг нөгөө дэглэм рүүгээ ороод гараад ахлаа нөгөө дэглэм сүлдээ үйлчлэгээ байлдаг байхгүй юу? Тэрийг хүмүүс мэдгүй. За одоо дэглэм бариад 2 ил хасчихъя гэж хаснаа. Үнэхээр хасна. Тэгээ сүлдээ бол нөгөө дэглэмээр бүр хасгаа болчдөг байхгүй юусаа. Яаж хатуу бариад нэмэргүй хасгаа болчдөг. Нэг бол дэглэмийг бүр шал өөр дэглэмээр солихгүй л нэмэргүй байдаг байхгүй юу? Хүмүүс тэрийг бас мэдгүй. Би ингээ хасчихсан юм чинь. Ингээ амархаа энэ төр гэж бас тоохгүй хайд хандлага их харагддаг. Тийм тэр яалтчгүй үнэ. За танаас бас нэг сонирхож асуух байгаа юм. Хүмүүсээс йогт явахыг хүсэж иж магадгүй. Тэгэхээр ер нь йогоор хичээлэхэд одоо сонголт сайтай ч гэдэм үү эсвэл жоохон туранхай байх ёстой ч гэдэм үү хүмүүс нэг жоохон шалгуур тавьсан мэдэн штэ. Тэгэхээр та бас энэ дээр юу гэж зөвлөмөр вэ? Гэхдээ миний хувьд бол ямар ч шалгуур байдаггүй. Хамгийн гол нь ерөөсөө өөртөө итгэлтэй байх. Өөрийгөө бүр нэг айгу бусдад тийм харьцуулаад авах шаардлагагүй л байх. Яг үнэ. Зүгээр санагдчих. Тэгэхгүй зарим хүмүүс минь багш ингэж чадж байгаа би ингэж чадах ёстой гэд өөрийгөө бас хэтэрхийг шахаж чаад бүтэл гэмтэл болох гээд байдаг эрсдэлтэй. Энэ хажууд хүн маань ингэж хийгээдээ би ингэж л хийх ёстой гэд бас өөрийгөө хэтэрхийг шахаад байдаг. Яа гэдэг чинь тийм өрсөлдөөн биш байхгүй ерөөсөө. Ерөөсөө л таны бид ерөөсөө яг ямар цэгт хамгийн сайхан таашаалтай байна. Таны бид яг ямар цэгт нь тэр яг гоё тэр сонголтыг мэдрүүлж байна. Таны би булчин ерөөс яг аль цэгтээ ажиллаж байна. Тэрийг мэдрээд байж байгаа нь хамгийн чухал ерөөсөө. Яг үнэ. Яг сая таны яриг тэгээд гол нь амьсгалаа сайхан зохицуулаад зарим хүмүүс маань яг шинэ хүмүүс дээр тийм их алдаанууд их гардаг. Амьсгалаа төвччихдэг. Хит ингээд дасгал хөдөлгөөн дээр анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаа төвччихдэг. Тэгэхээр тэр хүнд айгүй хэцүү санагддаг. Толгой нэрээ дотор нь муухаардаг. Тэр асуудлууд энэ гэхдээ анх йогд орж иж байгаа хүмүүст сайн танилцуулж өгдөлдөө танилцуулаад байгаад хүмүүс амьсгалаа төвчсөн л гэж байгаа байхгүй юу? Яг үнэ. Нөө сандраад биеэд ингээд нэг тэнцвэрээ олж болохын тулд тий. За амьсгалаа аваарай гэхэл нэр төвчсөн шүү дээ гэж авч явуулаа. Харин тий. Тэг таныг яриаг ингээд сонсоод хахаар яг нөө хийж исэн үе айгүй гоё бодогдтiin мэ. Нэрээ нэг тэгдэг байсан даа энэ төр гээл. Яг яалтчгүй үнэн жишээ нь миний хувьд тэгэхээр подкаст эхлэхийн өмнөөс бид хоёр ярьжсэн тийм нэг найзынхаа тухай би бас найзтайгаа цуг явдаг байсан. Тэр үед л манай найз аягүй гоё уян хатан би болохоор нэг тийм хөшөөн талтай. Тэгэл манай найз нэг сарын өмнө одоо гар дээрээ тогтохыг юм уу эсвэл нөгөө юун дээрээ бөө гэдэг л нөгөө тогтдیں штэ өвдгөөрөө нэг яга тэр чи ямар байрлал гэдэг лээ. Бүр мартчихжээ. Сайн сонсогцсонгүй. Нөө гарныхаа энэ шуун дээр тогтдог өвдгөөрөө. Нөгөө хин байрлал. Тэр байрлалыг сурах гэж би айгүй удаж яхад манай найз айгүй хурдан сурч байгаа жишээний. Тэгээ тэр тоолонд бол би муу чадахгүй юм байна гэж ерөөсө бодож болохгүй юм байлээ. Тэгээд туранхай таргандааж бас гол нь биш зүгээр ингээд баг хичээгээл байхад айгүй хийж чаддаг. Би яг сандын 4 сарын 1-ний өдөр би тэр нөгөө юун дээр гар дээрээ тогтхийг анх хийж сурсан байхгүй юу. Тэгээ нөгөө Facebook дээр пост оруулаад бүр амар баярлж ийсэн. Тэгээ тэрээр бас айгүй гоё бодогдчихээн. Тэгэхээр яс юммаар байгаа бол дээрэс нь ингээд уян хатан болмоор байгаа бол йогороос хичээлэх нэлээд зүйтэй. Айгүй гоё галбирлаг болгож өгдөг юм шиг санагдсан миний бодлоор. Тийм. Ерөнхийдөө булчин айгүй зөв ширхтээ хөгжүүлж өгдөг байхгүй юу? Бүр нэг хайхтар хөөсгөө ондаалаад байхгүй яг зөв галбир зөв ширхгийнх нь хөгжүүлж ас өгдөг байхгүй юу? Тийм. Тэгээд би бас сонирхож байна л да. Сая Монголд очиод ирэхдээ ерөөсөө хийж чадаагүй зүйл айгүй ихтэй байгаа. Ингээл ядаж ганцтай йогоор хичээлчдэг байж гэж бодох жишээний. Тэрөөсөө амжаагүй. Тийм. Ерөөсөө амжаагүй. Хөдөө гадаа ясараад. Тэгээд танай төвч хаана гэдэг вүлээ? Emerald Yog гэдэг. Тийм. Emerald Yog гэдэг нь бол миний өөрийн зөв хөтэлдэг пэйж байгаа юм. За.
тэрнээс бол яг би сансрын 33 дахь ерөнхий боловсрол сансрын 33 дахь сургуулийн яг ордог байхгүй юу? Тэгээд энэ багш сургуулийнхаа багш ажилчдад орно, ахлахангийн сурагч нартай орно. Тэгээд гаднаас нөгөө өөрийнхөө ганц нэг хүмүүсийг сургуультай бас орлого өндөр оруулдаг. Зөв. Энгийн хүмүүс очих боломжтой юм те тэгвэл. Тийм, гаднаас хүмүүс ол очиж болно. Зөв. За таас ингээ хүмүүст зөвлөд хэлэхэд ер нь йог, фитнес эсвэл одоо аэробик ч гэдэг юм уу яг хүмүүсийн сонголтын л асуудал ах л та. Гэхдээ яг гоё галбирчаад гойлог олъё гэх юм бол яг алийн төлхөө зөвлөх вэ? За ястай нөгөө хүмүүсийн сонголт тэрнээс гадна яг таны бие аль нь илүү гоё тохирч байна, таны бие алийг нэг илүү хүлээн авч байна тэрийг л сонгосон дээр. Тэгээд зарим хүмүүсээс нөгөө яг жоохон хэцүү үнэ тэрээгээд хүмүүсээс сонссон байт юм уу? Нэг бол хамгийн анхных нь багшийнх нь үлдээсэн сэтгэлч тийм байт юм уу? Ерөөдөө багшийнхаа сольж үзсэн дээр тэгээд таны бид аль цагт илүү гоё таарч тохирж байна. Тэгээд юу л да хүмүүс тэгээ эхний нэг удаа явж үзээд тэр стайгоо хэцүү байсан, тийм үедсээ хэцүү байсан. Тэгээ би яг дургу болсон гэсэн хүмүүс их байдаг л. Тэгэхээр бас багш нарыгаа сольж үзсэн дээр тэгээ хамгийн гол нэг удаагийн хичээлээр тэр чи яг юм бүх тэр сайхан муухай бүх юм мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр ядаж нэг сарын одоо 7 удаа 3 удаагаар гэдэг чинь сартаа 12 удаа нэг сар яваад үзчихэд ерөнхийдөө яг муу сайныг нь мэднэ. Тэгээд таны бид аль нь илүү тохирч тэрнгээрээ л явсан дээр. Тэгээс яг энэ нь сайн, тэр нь сайн гэсэн юм бол бас өсгөл. Одоо ингээд хүмүүс багшлаад явангууд ер нь одоо хүмүүс ер нь яг юу гэж яхаа одоо сурахад хэцүү байх эсвэл амархан байна ч гэдэг юм уу санал сэтгэгдэл талд яг ямар байдаг бол? Тийм байлгүй яах вэ? Янз бүр анх бас л нөгөө нэг анхных нь багшийн сэтгэл ямар үлдээжсэн. Сая манай дээр хамгийн сүүлдээ бүртгүүлсэн нэг эмэгтэй байгаа юм. Одоо 90 эдэлтэй эмэгтэй байгаа. Анх за тэр явсан төвийнх нь нэрийг хэлээд яг нэг төвд явсан юм байлээ. Тэгэхэд ингээд нөгөө хүнтэйгээ ерөөсөө ярилцаагүй за яа гэдэг чинь юм шүү, тийм шүү гэдгийг ерөөсөө хэлж ойлгуулаагүй. Шууд нөгөө хүнд байрлалуудыг орцсон. Тэгээ жоохон гашраацсан юм шиг байгаа. Тэгээд анх надтай эргээд ярилцсан л да танаа яг яадаг вэ, ийдэг вэ нэтэрээгээд тэгэхээр би тэгсэн чи зүгээр нэг удаа яваад үз. Тэгээ чамд үнэхэрийн таалагдуу цаашаа төлбөр мөнгө төлөөд явж болно. Нэг удаагийн чи болт угаасаа хүн төлбөргүйтэй зүгээр нэг удаа л өөрөө яваад үзсэн. Тэгээд явж үзсэн л дээ. За өнөөдрийн хичээлээс багшаа надад таалагдлаа. Би маргааш нэг удаа дахиад явж үзэж болох уу гэдэг л болгүй яах вэ гэх. Тэгээд үргэлжлүүлээд нөгөө маань явсан. Үнэхэрийн таалагдсан. Би өөртөө ийм тууштай байдаг хүн биш гэсэн. Одоо би бүр ерөөсөө йогийнхаа өдрүүдийг хүлээгээд 3 дахь хурдан болоосаа 1 дахь хурдан болоосаа гэд хүлээгээд байж байгаа болсон штэ багшаа гэж тэгж байгаа байна. Тэгээд тэр мэдчлэн ерөөсөө яг л юмыг гол нь мэдрэх ёстой л да. Хаана яаж орж ийн гэж тэгж ийн амьсгалын хэмнэл яах вэ хүү гэж ерөөсөө тэр бүгдийг яг өөр дээрээ гол мэдрэх чухал. Би хүмүүсийг ерөөсөө за наа булчингаа маш сайн мэдрээлээ яг гол нь хаана орж ийн тэрийг л маш сайн мэдрэх нь чухал шүү гэд ерөөсөө хүн болгонд маш их хэлдэг л дээ. За энэ дасгал яг хаашаа ч орж ийн гэтэр гэд хүмүүсээс яг асуудаг. Тэгээд яг мэдрүүлэхийг л ерөнхийдөө бас хичээдэг. Нэрээ яг тийм шүү тий. Яг ингээд биеийн гар дээрээ тогтно гэх юм бол хамаг одоо нэг хүч энерги нь хаана очиж байгааг мэддэгдэн штэ гар чимчгнээс ч гэдэг юм уу. Бие мэдрэх нь. Одоо яг чиний нөгөө нэг хэлээд байгаа гар дээр тэнцвэртэй нөгөө хэрэг байрлал ерөнхийдөө гар тээж мөрний булчинг ажиллуулж өгч байгаа давхар хэвлийн булчингаас аягаас ажиллуулж өгдөг байхгүй юу? Тэр мэрийга яг сайхан мэдрээд явбал ер нь хэцүү юм бол байхгүй. За танаас бас нэг асуухыг хүсэж байгаа юм гэхээр за магадгүй йогд явах боломжгүй ч хүмүүс сонсч иж болно. Эсвэл дурггүй ч юм уу эсвэл фитнес центрт явах дурггүй. Тэгэхээр гэрийн нөхцөлд ер нь ямар дасгалыг зөвлөх вэ? Би яг асуух гэдэг юм байна л да. Нэг йогтой холбоотой учраас нарны мөрөл гэдэг дээ шүү дээ. Хүмүүс их хийдэг юм шиг байлээ. Тиймэрхүү юу гэртээ хийхэн дээр үү эсвэл одоо фитнесийн дасгал хөдөлгөөнийг гэрээр хийх боломжтой дасгалууд байдаг шүү дээ. Цагираа эргүүлэгч гэдэг юм уу. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ? За ер нь айлч дасгал фитнесч тэр йогч тэр ерөөсө гэрээрээ эхлээд хийхийн өмнө багшийн яг нэг анхын шатны нөгөө мэдээллүүдийг сонсцсон зүгээр ээ. Тэгэхээр хүмүүсийг нөгөө анханаас нь жоохон буруу хийгээд мэдээж YouTube интернетээр бол зөндөө дасгал хөдөлгөөн байж байгаа. Тэр болгоны яг тэр чигээр нь зөв ойлгох хүн бас ховор гэдэг байхгүй. Амьсгалын хэмнэл
яг нөгөө миний хэлээд байгаа булчингаа мэдэр хинэ дээрээ нас яг зөв ойлгох хүмүүс бол ховор агаад байдаг. Надад бас нэг эмэгтэй бас иржсэн би ингээд Солонгос байсан юм аа. Тэгээ Солонгос байхдаа ингээд өөрөө YouTube-ээс хараад хичээл дасгалууд хийдэг гэсэн. Тэрнээс бүр шал өөр байна. Би ерөөс ийм мэдрэмжийг ерөөс авч байгаагүй. Би уг нь интернетээр йогыг 3 сар хийсэн. Тэгээ би ерөөс ийм мэдрэмж авч байгаагүй гэж хэлжсэн. Тэгэхээр ерөнхийдөө яг ихний ядаж нэг 2-3 оролтынхоо хичээлийг яг ингээд мэрэгжлийн багшийн заалтанд мэрэгжлийн багшийн удирдлаганд хийсэн зөв санагдсан. Тэгжээж яг жинхэнэ хаашаа яаж орж байгааг мэдэрчээд тэгээд харин тэр нөгөө мундаг YouTube-ийн гоё хичээлүүд зөндөө байж тээ тэр хичээлүүдийг дагаад ихэд бол тэрээр бол өстой нэг алимжиг л болно ерөөсөө. Яг үнэ. Яг таны хэлснээр нэмээд хэлэхэд юу юм бэ? YouTube-ээр сонсож байгаа зүйлхийн бас хөлийн ойлголт бас нэлээд төхөмтэй ах тий. Одоо жишээ нь та ингээд бидрийг за одоо ингээрээ тэгэрээ гэж хэлдэг. Хамгийн сүүлд нь ингээд би та хэлдэг байсан уу? Би төсөөлдөг байсан ингээд бүх зүйлийг ингээд гаргаад энэ байшингаас гаргаад дэлхийгээс гаргаад би өөрөө тэг төсөөлдөг байсан уу? Та хэлдэг байсан уу? Тийм. Хүмүүс тэгээд яг тэр тухайн үеийн бяцлал босгүй төөх ямар гоё юм бэ? Очоог орчинд очиад ирэхэд. Тэгэхээр яг энэ маягаар яг ингээд удирдахч багштай байх юм бол аюу гоё мэдрэмжийг авах юм билээ йогийн төгсгөл. Тэгэхгүй бол ингээд зүгээр дасгал хийгээл дуусчих байгаа юм шиг болчихж байгаа байхгүй юу тий? Тэгэхээр багшийн завар аягүй чухал юм байлээ шүү. Зааланд нь очиод нэг сонсох хөгжим аудиогоор нэг сонсох бас өөр л дээ ер нь. Бодит зүйлүүд чинь шал өөр л доо тий. Яг үнэ. Ихний хаалтуудыг ер нь яг мэрэгжлийн удирдлагаар л хийсэн дээр гэж бодож байна. Зөвлөе да. За баярлалаа. За ер нь бол подкастын сүүлийн 3 асуулт руугаа орж ийн. Тэгээд сүүлийн 3 тэгээд нэмэлт 1 асуулт байгаа. За сүүлээсээ 3 дахь асуулт нь болохоор та бас ихэндээ бас хэлжсэн ерөнхийдөө нуруу жоохон өвдөөд бас дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр энэ тал дээр бас юу гэж хүмүүс зөвлөмөр вэ? Ер нь нурууны суулттай ч юм уу одоо нурууны диск гэж бас хүмүүс яриад байдаг шүү дээ. Ямар нэгэн байдлаар нуруу өвддөг хүмүүс айгүй их байдаг байхгүй юу? Тэгэхээр яг ийм үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй юу? Яг яах ёстой юм болоо? Мэдээж мэрэгжлийн эмчид үзүүлсэн зураг нэтэрийг нь авах мэрэгжлийн эмчтэй үзүүлсэн эмч юу зөвлөж нэг ингээд зарим тохиолдолд дасгал хөдөлгөөн хориотой байж байдаг. Тэгэхээр юм бүр урт хэлбэртэй орсон үед бол дасгал хөдөлгөөн хориотой байж байдаг. Яг л нөгөө мэрэгжлийн эмчийн зөвлөлтөд эмч таныг дасгал хөдөлгөөн хийж болно гэж зөвлөх юм бол багш нь яг тухайн үед тохирсон яг ямар зөвөртэй байна уу тэр зөвөрөнд нь тохирсон дасгал хөдөлгөөнүүдийг заагаад өгнө. Тийм тэр бас яагаад бас энийг асуусан бэ гэхээр миний эргэн тойронд ч ерөөхдөө бас нуруу нүддэг хүмүүс нэлээх байгаа. Хүмүүс ер нь яг энэ дасгал хөдөлгөөнийг зүгээр амьдралынхаа яг нэг зүгээр нэг хэв маяг л болгочмоор байгаа юм. Тийм ерөөсөө хэмнэл ерөөсөө ингээд амьдрал заавал хийх ёстой гэл ерөөсөө өдөртөө 30-аас 60 минутын ерөөсөө дасгал хөдөлгөөнийг заавал өдөртөө нэг хийдэг. Өөр нэг өдрийнх нь хэвшил өглөө осоо цайгаа уудагтай адилхан ерөөсөө яг л ингээд хэвшил болгочихлоо гэх. Өвчтэй хүмүүс бол бага л болох бах та. Харин тийм. Би бас танаас нэг ийм асуулт асуумар санагдчихлаа. Хүмүүс нөгөө өглөө болгон гүйдэг хүмүүс байна. Эсвэл нөгөө цагираг эргүүлдэг, дээс эргүүлдэг хүмүүс идэв штэ. Энэ дээр та юу нь яг юу гэж боддог вэ? Одоо жишээ нь би ингээл эдраас аль нэг ингээл сонгох гээд хийх гээд нэг үр дүнгүй юм шиг санагдаад яваад байгаа байхгүй юу? Тэгээ над чи хүмүүс байгаа л хол та. Тэгэхээр тэгэхээр яг гол нь тууштай байх хэрэгтэй ерөөсө таны биед аль нь тохирч яг түүгээрээ та тууштай байж ивэл тэгэл үр дүнгээ өгч л байна. Тийм. Цагираг бол айгүй удаа юм шиг үлээ тий. Цагираг яг нөгөө яг хэвлийн хэсгийг айгүй сайн ажиллаж байгаа нь таны гидсний гөрөлцөх хөдөлгөөний үйл ажиллагаа айгүй сайн сайжруулж өгдөг. Тэгээд тухайн хэсгийн нөгөө өг шатлалыг айгүй сайн ажиллаулдаг байхгүй юу? Тэгэхээр бас мэдээж өдөртөө яг тэр дасгалаа 20-оос дээш минутаар хийж байж нөгөө дасгалчны илүү сайн биеинд нь орно шүү дээ. Түрүү ерөнхийдөө хариулт авсан. Гэхдээ бас яг одоо асуух байгаа асуултан дээр хоёр төрлөөр хариулт авъя гэж бодож байна. Ямар асуулт вэ гэхээр ерөнхийдөө турчаад буцаад жин нэмдэг, дахиад турчаад буцаад жин нэмдэг жоохон шантарсан хүмүүс идэв штэ. Тэр хүмүүс та яг сэтгэл санаа тал руу нь юу гэж зөвлөх үү? Дээрээс нь өдөр тутмын хооллолтон дээр нь бас юу гэж зөвлөх үү гэдэг юм хоёр төрлийн зөвлөгөө. За би ерөнхийдөө яг бас ирж байгаа хүмүүстэй нэг жингээ хасъя гэж битгий бодоорой. Зөвхөн захын хөдөлгөөний дутагдлаас ангижрээ эрүүлжээ гэж бодож дасгал хөдөлгөөний хийгээрэй гэдэг. Яагаад гэвэл хүн жингээ хасъя гэдэг тахлаар бүр илүү стресстэй байхгүй юу? Би турмаар энэ, би ингэмээр энэ, тэгмээр энэ гэд
тэр стрессээсээ болоод хүн илүү их нөгөө хоолны туршлага, аппетит нь бүр илүү их нэмэгддэг. Тэгэхээр нэг яхад жингээ хасъя гэж бодлогоогоор сайхан дасгал хөдөлгөөнөө хийгээд тэгээ хоолтон дээр ч гэсэн хатуу дэглэм битий бариасаа гэж хүсдэг. Хатуу дэглэм барихаар зэрэг нөгөө нэг бусад амттан шингэтэнгүүдийг бүр илүү хүсээд байдаг байхгүй хатуу дэглэм. Тэгээд айгүй хурдан шантардаг тэрэндээ. Тэгэхээр айхтар хатуу дэглэм барихгүй зүгээр цагаан гурил цагаан будаагаа барилал нөгөө нэг хоолноос өдөртөө 3 удаа хооллоод хоолноос хооллолтын хооронд ерөөсөө дэлс бол хэвэх юм ерөөсөө битээ дээ хүн өдөртөө 3 удаа ерөөсөө идэх хэвээр амин гэмүүдээ авах хэвээр зүйлүүдээ авчих ерөөсөө дундуур нь юм идээд хүсэл нэг төрдөггүй. Тэгэхээр ерөөсөө өдөртөө 3 удаа эрүүл зүй хоолоо идээл гэдэг битий хатуу дэглэм бариасаа хитээс яг фитнесийн дэглэмийг бол хүн болгонд бичиж өгөх бол хэцүү. Тэгээд тэрийг бол хүн болгон бариад авах хэцүү. Фитнес одоо нэг тамирчдын дэглэм байгаа шүү дээ. Нөгөө механик зээж хармах ногоон брокколи юуцээ буцаа гэдэг. Яг тийм дэглэмийг бол хүн болгонд бичиж өгөх хэцүүлтэй ер нь. Айгүй шантардаг. Яг үнэ. Тэгэхээр зүгээр л нөгөө нэг дундуур нөгөө одоо чиний хувьд ихэд өдөрт хэдэн удаа хоолж байна? Би за яг үнэнгээр хэлэхэд бол Монголоос сая ирээл яг нэг бяцхан хоолны дэглэмд орсон байгаа. Тэгээ тэр болохоор гурил будаа ороогүй шүл сүүлийн үед их идэж байгаа. Жохон солонгос жоон сэрүүхэн байгаа. Дулаахан байгаа л да. Гэхдээ яг нэг гэрте байх үед сэрүүхэн байгаа учраас нэгэд ногоотой шүл гэсэн үгнийгсэндээ бол хийж идээд байгаа. Тэгээд гадуур явахдаа болохоор салаад бэлдээд авч явъя гэж бодож байгаа. Дахианы цээжтэй тэгээд амтд хүмүүс идэв штэ. Тэгээд өвөрций одоо байцаа идэм юм хүмүүсийг холиод тэгээ нөгөө амт оруулдаг салаадны амтлагч идэв штэ. Тэргээр холиод идээл гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь л яг зөв хичгээ тийм нөгөө амт суултай яг нөгөө фитнесийн тамирчдын тийм амт суултай тийм хоолнууд бол айгүй хэцүү тэсэр алдуулаад байдаг. Тэгэхээр аль алах гой баяжуулаад амтлаад нөгөө цагаан будаагаа л ихгүй дундуур нөгөө ерөөсө сул дэлс сул идэлтийг л ерөөсө хийхгүй байхад хүн аяанда жингээ барьцдаг. Тийм ерөөсө нэмдэггүй байхгүй юу? Би болохоор бүр хасах зорилготой юм байгаа даа байхгүй юу? Тэгээд яг нөгөө хоолны аппетит өндөр байсан хоолны юунууд ихтэй байсан хүмүүс бол бас хасна. Монгол явахаар ч ялцчихгүй сая л нэмэгцээ нэг сарын хугацаанд л тэгэл аргагүй ирж байгаа. Хорхон бадагнаас эхлээл. Яа. Тэгэл хэмжээ жохол шүү дээ. Тэгээд эрүүл хоолоо идж байгаа гэсэн хэмжээг нь бас хэтрүүлвэл асалжин хасахгүй. Хэмжээ нь асах. Таны тавхтай хоолны 3-2 нь ногоо 3-1 нь мах. Гэсэн зүйтэй тий. Ойлголоо. За. Би бас танаас асуулт асуух жагаад бас дутуу асуусан асуултууд ээж магадгүй та бас нөгөө сонсогчд маань энэ талаараас мэдээлэл өгчэй гэж бодож байсан байж магадгүй тийм асуулт байвал та хариулаач. Асуултгүй хариулт. За ер нь л тэгэл гоё дасгал хөдөлгөөнийг йогч байж болно, фитнес байж болно, өөр зөндөө олон төрлийн спортууд иш зүгээр гүйлтж байж болж шүү дээ. Ерөөсөө юу ч хамаагүй өөрийнх нь биетэн тохирсон, өөрийнх нь ажил цаг тохирсон. Юу бэ тэрнгээрээ өдөртөө тогтмол 20-оос 30-аас 60 минутыг өөртөө зарцуулж агаарэ гэж хэлж өгье да хүмүүстээ. За баярлалаа. За миний одоо подкастын маань хамгийн сүүлчийн асуулт одоо эхэлж байна. Бид болохоор нөө подкастаа эхлэхдээ бас нэг асуулт асуудаг байхгүй юу? Тэрийг бас асуухгүй өнгөрчихсөн байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг асуучих гэж бодож байна. Та ер нь амьдралдаа хизээж хаяхгүй тийм зуршил гэж байдгүй. Ер нь байнга ингээд амьдралдаа мөрдөж явах тийм хийдэг зуршлууд байгаа. Яг миний гэр бүлийн хувьд гэхэд бол өглөө бүгдээ явахдаа дандаа тэрвэрлдэж биенийгээ үнсчээд явуулж яадаг. Тэр ерөөсө тухайн манай гэр бүлийн гишүүд ерөөсө хинтэн ч ерөөсө яг өдрийн аз жаргал энерги ирчвч хайр бүхнийг бэлгэлж яадаг болоо өглөө бид нар явахдаа дандаа биенийгээ үнсч өөр хүмүүстээ анижлээ үнсчиж ажилдаа явж яадаг. Тэгээд тэрийг бол ерөөсө яг гэр бүлээр манайхан хаяхгүй шүү гэдэг тийм зуршилтай. Тэгээд мэдээж хэрэг миний дасгал хөдөлгөөн йогыг бол би ерөөсө амьдралынхаа ерөөсө салшгүй нэг хэсэг гэж бодож байгаа. Тийм байна да. Тантай ингээ ярилцсан чинь надад айгүй гоё мэдрэмж төрж байна. Тэгэхээр яг подкаст эхлэхийн өмнө хүртэл нэг гоё энергитэй чимээ сонсгосон байгаа тий. Тэгэхээр подкастынхаа ихэнх үеэр бас тэр чимээг та бүхэн маань сонссон байх. Яг нэг гоё йогийн дон гэдэг тийм чимээ байгаа. Тэгэхээр
Тэр бас юунаас гарсан чимээвэ гэдгийг бас багш маань тайлбарлал. За. Энэ маань болохоор юм энергийн аяга гэдэг байгаа юм. Одоо энергийн аяга, дуут аяга гэдэг янз бүрийн нэрлэлтэй хүмүүс. Тэгээд энэ л яг ингээд төвдөөс анх үүсэлтэй гэсэн төвдийн энергийг эмчлэх, энергиэр дуу аваагаар хүнийг эмчлэх зорилготой юм аяга бүтээсэн юм билээ. Тэгээ энийг өдөртөө ингээд 2 минут орчим дуу авиг ингээд сонсож явах юм бол таны яг энэ долгион нь таны яг цуснд очиж үйлчилж идэг. Нөгөө цус маань сэргэж идэг энэ энергиэр. Тэгээ бас хүний биед энергийн 7 хүрд байж идэг. Тэр 7 хүрдний үйл ажиллагааг бас энэ энергиэр сэргээж өгч идэг. Тэгээ тэр 7 хүрдний үйл ажиллагаа сайжирч ирснийг хариуцаж авсан эрхтнүүдийн үйл ажиллагааг давхар сайжруулцдаг. Одоо жишээлбэл хүний биеийн хамгийн суур үндсэн хүрд гэхэд энэ нөхөрч эрхтнүүдийн ойрхон байж идэг л да. Яг өмдөгний яснаас хойшоогоо. Яг тэр хэсэгт орсон байж идэг суур хүрдний үйл ажиллагаа сайжруулах гэхэд хариуцаж авсан нуруугаас нөхөрч хүн эрхтнүүд гих мэт эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах явчихна гэдэг. Ингээд дэше 7 хүрднүүд маань ингээд давхраас эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжруулах явчихдаг гэж үздэг. Тийм учраас ерөөсө хичээл болгон дээр энэ сайхан авиагаа, энэ сайхан энергийг бас гişүүдтэй суралцагч нартай сонсгодог байгаа. За надад бас сонсгосонд маш их баярлалаа. Манай сонсогчид бас сонсон байхаа. За тэгээд би яг энэ подкаст хийхийн өмнөх нэг гоё комент олж уншсан байхгүй юу? Яг манай подкастт маань бас нэг сонсогч маань бичсэн байсан. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр сайн байна уу? Сонсож юу 2 дахь дугаар нь энэ болж байна. Өөр хүмүүс өөр төрөл сэдв давтагдахгүй сонирхолтой хүмүүсийн тухай юм баярлаа гэсэн байлээ. Тэг яг энийг уншчаад би бас их баярлсан л та. Тэгэхээр яг ийм өөр сэдвээр өөр хүмүүсийг оролцуулаад давтагдшгүй зочдтой ярилцсан оролцогчдын маань нэг болсонд бас танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас саяхан сонсогч маань энэ дугаарыг сонсвол бас сэтгэлээ хэлэх байхаа гэж бодож байна. Тэгээд танд маш их баярлалаа. За баярлалаа. Намайгаас сайхан нэвтрүүлэг тавьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд үеийнхаа тааштай гой нэвтрүүлгүүдэд нас амжилт хүсье шүү. Олон сайхан сонирхолтой нэвтрүүлэг бий болгоорой. За маш их баярлалаа. Тэгээд хоёулаа бас нэлийн товчхон ярилцсны хүмүүс маань анзаарсан байхаа. Тэгээд та бүхэндээ бас хэрэгтэй мэдээллийг хүргэхийг нэлийн зорьсон байгаа шүү. Тэгээд наг явштай холбогдохыг хүсэх юм бол Emerald Yog гэдэг пэйж хуудсан байгаа тийм. Яг юм тийм нэрээр ороод бас зөвлөгөө мэдээлэл авч болох байхаа. Тэгээд багштай холбогдохыг хүсэх юм бол саяхан хэлсэн пэйж рүү ороорой гэж хүсмээр байна. Ингээд манай подкастыг дуустал сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Бидний SoundCloud, Castbox, YouTube мөн M-дээр нэмэх аппликейшнаар дамжуулан подкастуудыг маань сонсож болно шүү. Ингээд энэ урт хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Бүгдээ ирүүлэхийг хүсье. За баярлалаа.